Таны нуруу өвддөг үү? Аль эсвэл өвдөж хөшиж эхэлж байна уу? Бүх насаараа эрүүл сарвал амьдарч сэргэлэн цовоо сэтгэхийг хүссэн хүн бүрт болон нуруу өвдөгсдөд зориулсан нурууны сунгалтын давтсан. Энэхүү төхөөрөмжийг нуруу өвдсөн хойноо бос эрүүл залуу байгаа дээрээ хэрэглэж эхэлвэл таныг нурууны өвчлөлөөс насан туршид тань өржлөн сэргийлэх болно. Эрүүл сарвал амьдрахад эм бос эмчч биш таны сонголт ихээхэн чухал гэдгийг орчин цагийн ухаалаг иргэн та мэдэх үзье. Өнөө цаг эрүүл мэндийн үндэс нь улам өндөр болж байна. Тиймээс өөртөө анхаардаг хүн бүхэн дасгалын тоног төхөөрөмжтөр хичээллэн биеэ чирэгжүүлж өөртөө цаг гаргахыг илүүд үзэх боллоо. За хэрэглээ нь бол тун энгийн байгаа. Үзэгч та бүхэн нуруу сонголтын давтангаа хэрэглэхийн тулд урд талын бариулыг урагшаа болгож агаад хөлөө бэхлэнэ. Хөлний ард талд урд талд бас зөөлөн бэхлгээтэй байгаа. За ингээд нурууныхаа бэхлэгийг та бүхэн хийж өгнө. За энэхүү зөөлөн бандан дээр таны нуруу бол маш тааламжтай тав тухтай байх болно. За тэгээд хэрэглэгч бол хэн нэгний тусламжгүйгээр нуруу сонголтын давтсан маань хоошоо ингээд инерцээрээ гидийдэг байгаа. За ингээд та бүхэн одоо 3-аас 10 минутын хугацаанд одоо нуруу болоод бүх одоо энэ нуглам ясуудыг сунгаж өгөх байгаа. Цаашид биеэ дасган минутаа 10-15 минут болгон сунгаж хэрэглэх нь таны биед энерги эрч хүч сэлбэн биетэн хөнгөрч хөшинг арилан толгой тархи сэргэж үр дүн өндөр байх болно. Тодорхой хугацаанд толгоогоо шал руу хөлөө тааз руу сойхон хүний бие организмд онцгой сайн нөлөө үзүүлдгийг Америк эрдэмтэд судлан нээсэн байдаг. Тэр хөлийн шагаа болоод өвдөг. За тааз буюу энэ олон уулзах яс, за нурууны яс болоод хүзүү гэд энэ нуруу нугламын яснуудыг маш сайн сунгаж суллаж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол нуруунд ирсэн, хүзүүнд ирсэн ачааллыг та бүхэнд бууруулж өгдөг гэдгээр их онцлог юм байна. Мөн суудлын ажил эрхлэгчид нялх хүүхэд тогтмол тэрвэрдэг аав ээжүүд хүнд ажил хөдөлмөр эрхлэгчдийн нуруу суулт үүсч нуруу нугламын шохоожилт үүсэн мэдрэлийн судасаа дарах гэх мэт нурууны өвчлөл эхэлдэг байх нь. Тиймээс жирэмсэн ээж та амардсныхаа дараа сунгалтын давтцанг заавал хэрэглэж нуруу нугламынхаа ачааллаа багасгаж сунгаж суллах нь нурууны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Сунгалтын давтцанг хэрэглэснээр гарах үр дүн. Тогтмол хэрэглэснээр нурууны өвдөлт ил аршин, суулт өгч шохоожсон нуруу эдгэрнэ. Тархины цусан хангамж нэмэгдэж толгойн өвдөлт багасна. Биеийн дархлаа сэргэнэ, нойр сайжирна. Мартад санахаа болно, бие хөнгөрч ажлын идэвх нэмэгдэнэ. Өсвөр насныхан өндөр болно, бие өвдөж хөших бэрхшээлгүй болно. Хуйн шар ус тарж, бодисын солилцоо сайжирч, цусны тогтмогшил үгүй болно. Сүүлийн үед суугаа ажил хийж байгаатай холбоотой ч юм уу нуруугаар маань маш их хатгаж өвддөг болсон. Тэгээд одоо имлэгээр нэлээд явж, эмчнэрээс зөвлөгөө авч яавал одоо энэ нуруу маань өвдөхгүй байх вэ гэдэг ийм олон талын арга хэмжээ авч нэлээд одоо зөвлөгөө авлаа. Тэгээд эмчнэрийн зөвлөж байгаа бол маш их хөдөлгөөнтэй байх, маш их одоо хөдөлгөөнийг өөрөөсөө гаргаж явах ийм одоо алхаж байх гэдэг ч юм ийм юмнуудыг бол эмчнэр зөвлөж байгаа. Тэгээд би бас байнга ажлын хажуугаар ажил ихтэй байдаг болохоор бас энэ ажил маань биднийг бас хөдөлгөөн хийгээд ах боломж бас олдох нь ховор байна. Тэгээ нэлээд судалсны үндсэн дээр энэ дасгалын төхөөрөмж байдаг гэдгийг сонсоод энэ төхөөрөмж дээр бас нэлээдгүй тоног одоо дасгал хийж, сургуульд хийж тэгээ би маань ч гэсэн бас одоо яг энэ дасгалын төхөөрөмж дээр нэлээд одоо зохицож бас бидний цаг завгүй байгааг маань хөнгөвчилж өгч байгаа ийм их сайхан төхөөрөмж бас гарсан байна. Сүүлийн үед энэ төхөөрөмжийг хэрэглэж эхэлснээс хойш нуруугаар хатгаж хөшч өвдөх маань бас багассан. Тэгээд та бүхнийг ч гэсэн бас энэ төхөөрөмжийг хэрэглэж үзхийг зөвлөж байна. Манай улсад 5 хүн тутмын 4-ийнхэн нуруу их бага хэмжээгээр өвддөг гэсэн судалгаа байх юм. Өвдөж хөшгөөсөө өмнө өөрийгөө анхаарах хамгийн зөв шийдэл бол нуруу сунгалтын давтсан юм. Ямар ч ажил төрөл эрхэлдэг бүх насныхан сунгалтын давтсан маш хэрэгтэй төхөөрөмж юм. Бат бөх даат сайтай Европ руу гаргадаг даат бяд сайтай тус төхөөрөмж нь төмөр сайтай эвхэн хурааж болдог тул танаа гэр бүлийн олон 10 жилийн хэрэглээ байх болно. Сунгалтын давтсан хэрэглэснийхээ дараа өөрлөгөө татан хурааж хаалганы ард буюу хан төшөөлөнд тавьж болно. Сунгалтын давтсан өсвөр насны хүүхдүүдээс аваад залуучууд, дунд насныхан, ахмадууд гэд бүх насныхан зааврын дагуу хэрэглэнэ.